өнөөдөр болохоор би юуны талаар ярих гэж байгаа вэ гэхээр микрофоны тухай ярих гэж байна. За тэгэл нөгөө бүүмрэг гэдэг сэтгэлгээгээрээ ер нь бол эсвэл нөгөө харамчгүй хоёр дахинч гэдэг юм уу мэдгүй. Тэгээд ямарваа нэгэн байдлаар микрофонтой нэлээх асуудалтай 6 сарыг би үдлээ. За эхлээд юу байсан бэ гэхээр надад нөгөө Samsung-ийн чихвч байсан. За тэгээд чихвчээ яадаг вэ гэхээр би зөвхөн нэг талыг ашигладаг байхгүй, аль нэг чихэндээ хийдэг. Хоёуланг нь юусаа ашигладаггүй. Тэгээд дандаа нөгөө нэг чихэндээ хийчээд ингээд бичлэг хийгээд тахаар амар юм чимээтэй бичлэгүүд ороод паржигната ч юм уу амар юм сул бичлэгүүд ороодсэн. Би тэгээ Samsung-ыг амар муу юм байна гэж бодсон чинь хоёр чихвчээ хоёуланг нь ашиглаж ээж нөгөө noise cancellation ажилдсан юм байна. Тэгээд гайхаад нөгөө тохиргоор нь ороод харсан чинь хосоор нь хэрэглэнэ үү гэсэн ийм асуудал үүссэн. За яг чив чимээгүй газар энэ төр бол зүгээр юм бэлээ. За бусдаар бол бас яг ийм видеонд бол цэвэрхэн сонсогдохгүй жоохон бас яг ингээ бүтэн болохгүй байсан. Та бүхэн маань миний өмнөх видеонуудыг үзээрэй, болохгүй байгаа. За тэгээ энэний дараа яасан бэ гэхээр нөгөө алдартай Тэмүүгээсээ ийм микрофон загсан. За тэгээд ийм хосороо ийм микрофон ирсэн. За тэгээд зурган дээр ямар байсан бэ гэхээр ингээ хоёр талаараа оролттой гэдэг ийм зурагтай. Тэгээд зурган дээр ийм байсан байхгүй юу? За тэгээд харж агаад бас арай жоохон гайгүй дундаж үнтэйг загсан. За тэгсэн чинь эрэхтэй яасан бэ гэхээр ийм iPhone-ы оролттой ороод ирсэн. Хуучин. Тэгээд минийх болохоор Samsung C type. Тэгээд тэгсэн чинь энэ ингээ оролтод таарахгүй. За тэгээд хамгийн тэнгийн яасан бэ гэхээр микрофон хүрээд ирэнгүүт нь би бичлэг хийх болоогүй юм чин дээ гэж бодоод ингээ тавьсан шалгаагүй. Тэгж яагаад бичлэгээ хийх болоод ингээ гаргаад ирсэн чинь энэ ингээ iPhone-ы оролттой юм болсон. За тэгээд уул нь яг iPhone-ы утсанд энийг нь оруул хийгээ тэгээ ингээ ярих юм бол энэ бол нэг гоё сонсогддог цэвэрхэн байд юм байлээ. Тэгээ миний ганц нэг бичлэгүүд тэгж хийсэн. Тэгээ dash надад тэгж iPhone олдохгүй байгаад байсан. Дээрээс нэмээд энийг нөгөө iPhone-ыг нь C type болгож авдаг хувиргагч авах гэсэн чинь тэр нь энэ микрофоныхоо үннээс илүү үнэтэй байгаад байсан. Тэгээд за гэж одоо ингээд энийг бойлсон. За тэгээд дараа нь юу болсон бэ гэхээр нөгөө ийм геймерийн чихвч олж авсан. За тэгээд энэ нь яах вэ гэхээр микрофонтой. За энэ ер нь бол ууланд айжгүй болдог заяа ингээд хийхэд гой болдог. Сургалт ороход бол энэ бол үнэхээр сайн. Яг дөрвөл яг нөгөө одоо тамийн ялгын ачиг онлайн сургалт орж байгаа хүнд бол сонсож байгаа хэрэглэгчд маань өөрөө харилцаж байгаа хүмүүст маань өөрөө миний яриад тод цэвэрхэн байх нь амар одоо илүү тухтай байдаг. Тэгээ яг тийм юмнуудад бол энэ ингээд зүгээр тухтай. Яг бичлэгэн дээр болохоор миний ганц нэг бичлэгэн дээр хэрвээ ийм микрофон ингэж орж ирсэн бол энэ яах нь вэ? Энэ чихвч байсан байх нэ. За дахиад асуудал үүссэн. Энэ чихвчний маань оролт нь өөрөө ийм оролттой. Тэгэхээр энэ зөвхөн компьютер дээр орж байгаа утсан дээр ордоггүй. Тэгээд компьютер дээр ингээ бичлэг хийнгүүд нөгөө пиксел амар муу. Тийм болохоор видео ийм амар бүрсгэр хуучны юм шиг болоод ерөөсө болдоггүй. Тэгээ утсан дээр орох гэхээр энэ ингээд таарахгүй. Тэгээд ингэж холбоод ингээд бөө юм болж байгаад ингээд нэг утсан дээр ингээ хэсэг хийж үтсэн. За тэгээд тэгж яах хоорондоо болохоор нөгөө энийг чихвчээ энэ тэнд авч яваадсан болохоор энэ толгооных нь уут мут нь ингээд алга малга болоод байсан учраас за энэ дахиад бүтэхгүй юм байна. Энэ чихвчээ бол ингээд ер нь сургалтандаа л хэрэглүүл зүгээр юм байна гэж үтсэн. За ингээд дараагийн чихвч маань юу болсон бэ гэхээр ийм чихвч, уцтай чихвч, ийм чихвч авсан. За энэ бол зүгд хийждэг. За энэ бас гэж яах вэ? Гайгүй заяа. Гэхдээ нөгөө харамч хүн 2 дахин гэдгээрээ энэ чинь 40 хэдэн доллараар ч үлээ авсан бохгүй юу? За тэгээд тэгсэн чинь яах уу дайжгүй. Гэхдээ дахиад миний дуу яг нэг цэвэрхэн биштэй ингээд тэгээд нөгөө найзуудаас коммент асуухаар ингээд чиний яриаг сонсох чихэнд амар хэцүү болохоор ингээд шууд гүйлгээд алгасаад байна. Чи микрофон дээрэл болдгоо мүү гэсэн. За ингээд дахиад за одоо ерөөсө болий те зүгээр л дайжгүй сайныг авъя гэд. За тийм хүмүүс ямар ер нь микрофон ашиглаж байна вэ гэд ингээд харсан чинь энэ хоёр төрлийн микрофоныг бол хүмүүс илүү их ашигладаг юм байна. За тэгээд үнэн нь бол ийм оригинал нь ийм үнэтэй байд юм байна. Тэгэхээр зөөврийн микрофон байх юм бол
энэ хоёр брендийнхийг зүгээр юм байна гэж харсан. За тэгээ би болохоор яг байнга ингэ зөөрөөр хэрэглэхгүй юм чинь надад яг суурин микрофон байвал зүгээр юм байна гэж бодоод за тэгээд суурин микрофон одоо нэг яг сууж контент хийдэг хүмүүс ямархуу микрофон хэрэглэж байна вэ гэд ингээ харсан чи бүгдээрээ одоо миний хэрэглэж байгаа шиг ийм микрофон. За тэгээд ер нь бол ийм фильтртэй ах юм бол бүр зүгээр юм шүү лээ. Хэрэглэж байна лээ. За тэгээд энэ микрофоныг би ингээ олж авсан. За тэгээд одоо бол миний дуу айгуугай цэвэрхэн дайжгүй болж байгаа гэж би найдаж байна. Тэгээд та бүхэн маань ч гэсэндээ дуу маань ингээ цэвэрхэн дайжгүй сонсогдож байна уу? Яаж ийн гэдгийг бас коммент хэсэгт сэтгэлээ үлдээгээрээ тэгээ яаж сонсогдож чинь чихэнд чинь чихвчтэй сонсож байгаа бол тэ чихвчтэй сонсож байна дуу чин дайжгүй байна эсвэл амар хэцүү сонсогдож байна гэж чихвчгүй байгаа бол дуу айгу сул сонсогдоод исэн энэ микрофон дээр тэгэхээр дуу сул сонсогдож чинь ер нь хэвийн дайжгүй байна уу гэд тэгээд би нөгөө сул сонсогдоод байгаа нь гэхээр нь видеогоо анханасаа татаж авахдаа дуугийн нөгөө нэг плансд гэд байдаг. Тэр ингээд бүх видеоны тохиргоон дээр нь байдаг. Тэрийг нь бүгдийг өсгөгцсөн байхгүй. Тэгсэн чинь дахиад нэг бас чихрүү бүр ингээд хатгаж ороод айгу тухгүй байна гэд тэгсэн. Тэгэхээр за гэд буцаа баланстаа дараад бүх видеоны тэр нөгөө нэг автоматар хийдэг баланс дээр нь хийлгэнгүүд миний дуу чихвчгүй сонсож байгаа хүмүүст болохоор амар сул сонсогдоод байна гэд тэгсэн. Тэгэхээр одоо энэ микрофон дээр яаж ийн та бүхэн маань хэлээрээ. За тэгээд дайжгүй байна гэх юм бол би та нарт микрофоныхоо ямар микрофон ашиглаж байгаа вэ гэдэг брэндээ хэлнэ. Ингээд өнөөдөр суралцаад маргааш туршицгаая. Тэгээ өнөөдөр бол хэдүүлээ микрофон дээр миний алдаанаас суралцлаа. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай. Take a number. I was lightning before the thunder.